Сайн байцгаана уу? Канвастай зочин байна. Энэ удаа Занвазрын музей дээр гарч буй шинэхэн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцоод уран бүтээлчтэйгээ ярилцах болно. За дорооно буулгах юм манайхаа тэр хоорондоо бас нэг жоохон мэдээлэл өгмөр байна. Юу вэ гэхээр Занвазрын музей дээр бол сард 2-3 үзэсгэлэн бол гарчдаг. Тэгэхээр та бүхэн бас цаг заваа гаргаад үзэсгэлэн ирж үзэж байгаараа гэж бас хэлмээр байгаа. Нэвтрүүлгээрээ далимдуулаа. За дорооно буулгачаад нээлт рүү орцгоё. Ингээд постэр зураг нь байна тийм ээ. За энд ингээд том лед зассан байна. Энэ дээр зургнууд явж байна. За энэ танхимыг ингээд харах юм бол тойроод яг ингээд судалбар зургуудыг тавьчихсан. Ингээд илэгдсэн. Яг энэ болгон дээр л очиод хараад мэдрэмжээ хөглөх юм бол гайхамшигтай бүтээлүүд байгаад байна. Тэгээ 50 наахын нэг онцлог нөх юм бол байгаль дээр очиод яг судалбар зурдаг. Тэгээ зургангуудлаа яадаг вэ гэхээр ерөөсөө тэр чигт нь яг ингээд бүтээл болгоод дуусгачдаг ийм онцлогтой. Одоо яг ингээд та бүхэн харах юм бол одоо энэ тавил, одоо бичилтийн өнгө тэр эсвэл яг л ингээд бүтээл. За үзэсгэлэнгийнхээ нээлтэн дээр Монголын урчуудын ивлийн ерөнхийлөгч Ганбат ахтайгаа таарлаа. За ер нь бол урчуудын ивлээс яг энэ пленерт одоо авж байгаа арга хэмжээ ер нь ямар хөө байна? Тэгээ ер нь бол манай ахмадууд тэгээд манай одоо багш нараас ахуулаад судалбар зураг гэдэг бол яг зураач хүний заавал дасгал шиг ер нь хийж явах хэрэгтэй байгалаас өнгө будаг өөрийнхөө гэсэн юмыг олж авах юмыг өөрийнхөө итгүүд судалбарт үлдээх ёстой гэдэг юм бол ярьдаг л да. Одоо тэгээд энэ судалбар зургийн аяллуудыг хамтарсан хөтөлбөрт ажлуудыг ер нь зохион байгуулъя гэдэг орчнонгоос ахуулаад нэлээд олон судалбарт солилцоо хөтөлбөр юмнуудыг явуулсан л да. Одоо Герман руу одоо манай залуучууд явлаа. Өнгөрсөн жил бол он дамнаад хятадын уран бүтээлч нартай одоо манай 10 уран бүтээлч бүтэн сарын хугацаанд одоо судалбар зургийн аялал хийсэн. Тавин жаргалахын яг энэ судалбар зургийн үзэсгэлэн дээр ирлээ. За тэгээ 50 жаргал уран бүтээлчийн тухайд очихын таваас мэдээлэл өгөөч. Мөн энэ үзэсгэлэнгийн тухай. За тэгээ үзэсгэлэнгийн тухайд бол мэдээж одоо энэ судалбар энэ олон аяллуудад өөрөө хамрагдаад бас бусдыг өрөөлээд ингээд яваад ингээд энэ олон бүтээлийг хийнэ гэдэг бол энэ хүний айгүй том хөдөлмөрч чанар байхгүй. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ надад байх ёстой маа гэдгийг юмыг л их хадгалсан. Дээрээс нь одоо манай 50-аа бол би бол олон бас пленерүүд дээр ажиллаж байгаа манай ахмадуудтайгаа явсан ч тэр маш гоё одоо нөхөрсөг найрсаг тий уран бүтээлч ахмадуудаа гоё хүндэлдэг тийм ээ хүндэлж явдаг залуучуудтайгаа бол их найрсаг явдаг тийм ээ одоо нэг хүндлэл гэдэг юмыг өөртөө агуулж явах бүтээгчин би бол бас их одоо залуу уран бүтээлчийн хувьд бол маш хайртай. Хэсэг хугацаанд ярилцсан маш их баярлалаа. Таны Монголын урчуудын ивлийн ажил амжилт хүсье. За баярлалаа. Монголын урчуудын ивлийн гишүүн уран бүтээлч Алтан гадар суданд дорж сүрэнгийн 50 жаргал балчир насанда хан ганц синхрэргэл тунгалаг мөрний уянганд өсөж урлагийн зам мөрөө дүрслэх урлагийн коллежийн монументал зургийн ангид тавьсан тэрээр 1993 оноос уран бүтээлийн үлзийтэй замаа нээж тэр цагаас хойш бүтээл тасралтгүй төрөвсөр ирлээ. Түүний биерний мөрөнд Монголын 4 цагийн өнгө, тал нутгийн уудам ухаан, уул усны ариун сүр оршдог. Монголын тайгаас говь хүртэл Оросын хязгаараас Хятадын хотууд хүртэл олон улсын үзэсгэлэнгийн танхимд бүтээл нь дуудавч нутаг шингэсэн уянгаран ялгарчээ. Алтан цумын эзэн болсон түүний уран бүтээлүүд хавар, намар,
Монголын сайхан орон зэрэг үзэсгэлэнгийн эгнээнд зүрхний унгаясаа шингээж нар унжсан өдрүүд чулуун хангайн аялгауг их бие даасан үзэсгэлэнгээрээ үзэгчдийн сэтгэлд гэрэл асаасан юм. Канваста зочин нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт байгалийн өнгө бодгийн мастер дурж сүрэнгийн 50 жаргалын шин үзэсгэлэнгээр аялж эрхэм хүмүүнээс суралцах болно. Та бүхэн хамтдаа суралцаарай. Дөрөвдүгээр үзэсгэлэнгийг ингээ харах юм бол та судалбар зургийн үзэсгэлэн гэж бас жоохон онцлог хийж явах шиг байна тий. За энэ ерөнхийдөө хаана ямар судалбар зургуудаар бүтцсэн ийм үзэсгэлэн байгаа та энэ тухайг бас тайлбарлаж өгөөч. За энэ судалбар зургийн үзэсгэлэн дээр хинти, өмнө говь, тэгэл ар хангай, дунд говь, тэгээ говь алтай. За ерөнхийдөө тэгэл говь тал руу буюу нэлээд чиглэсэн, хинти тал руу нэлээд чиглэсэн зургууд байна. Дээрээс нь одоо хотын ойр орчимч гэдэг юм уу ингээд бас нэг сүм хийдүүдээр энэ төр явсан ийм зургуудаас, судалбаруудаас бүрдсэн үзэсгэлэн гарч байгаа. Миний бас онцолж танаар яриулах гэдэг нэг бүтээл бол энэ амгалан говь гэдэг чинь тийм амгалан говь. За энэ бүтээлийг та яг хаана очиж зурв? За эргээд энэ ингээ харахаар их тэр тэнгэрийн яг энэ үзэмж яг л ийм ингээ борооны нэг юм айхтар том тэнгэрийг саяхан би бас нэг харж байсан байна. Тэгэхээр яг энэ зурган дээр байгааг нь хараад бас л одоо дунд говийн адаас гэсэн сумд очиж би судалбар хийжсэн. Тэрэн дээрээс ингээ сайхан тэр үед чи одоо их сайхан үйл гарч ирсэлтэй. Жаахан тийм хураашлттай. Тэгээ одоо миний энэ зурагны гол утгач нь болоод ирэхлээр энэ үүлнээс одоо хур буугаад газар чиг өгснөөр ингээд энэ сайхан ургамал ногоо амьтанд бас нэг тийм юу болдог штэ их сайхан амар амгалан байдлыг бий болгож байгаа гэдэг үднээс энэ зургийг би бүр бүтээл болгож томруулж зурсан юм аа судалбараас. Судалбараас одоо ингээ бүтээл болох яг энэ үйл явцыг бас нэг та товчхон бас бид нар тайлбарлаж өгөөч. За судалбараас ч одоо бид нар газар дээр нь зураг зурчгаад тэгээд дурландаа ирээд сайхан томруулаад жинхэнэ бүтээлийн төвшөнд одоо судалбараа харж агаад тэгээ бүтээлд бүр томрогдсон бүр ажиллагаа хийсдэг. Тэрэн дээр бүр гаргаж байгаа одоо нэгснээ өөрийнхөө тэр чадварыг л одоо тэр том дээр тусгаж зурхыг л боддог даа тий. Таны хувьд бас ингэдэг штэ. Би чинь тантай бас бэлнээр аялал, судалбар зургийн аялалд явж исэн болохоор мэдээгүй л да. Та чи газар дээр нь бас яг ингээд баг бүтээл маягийн болгоод зураад дуусгачдаг штэ. Яа тий ер нь л тэгэл судларыг бол дуусгах тал руугаа л явчихж байгаа. Тий. Ер нь дуусгадаг да. Салхи таны хувьд ер нь юу вэ? За салхи бол их сайн гоё ер нь чимээ өгдөг. Одоо ямарваа нэг юм ч одоо дуу аваатай байх шүү дээ. Одоо байгальд ирэх бүхэл юмс. Тэгэхээр салхи их сайхан чимээ аваа гарганаа тэр бүгдийг одоо ингээд энэ зурган дээр одоо чадан ядам бас буулгахыг л эрмэлздэг шүү дээ. Ингээл харахад та яг энэ зургаас бид нар юу мэдэрч болох вэ гэдгийг тийм гоё салхийг мэдэрж ийн л та. Миний хувьд бол амар гоё тийм салхи сонсож чинь. Тэгэхээр зургийг бас үзэн мэдрэн гэдэг бол тэр тухайн хүний бас их гоё чадвар юм шиг байна тий. Хүн болгоно л одоо энэ зурагнаас аюу гоё мэдрэмжүүдийг авдаг гэдэг. Уушдаг, хардаг тий нүдээр үзээд одоо чихээр сонсно гэдэг ч бас л гайхалтай. Тий. За дараагийн зураг руу явъя. Миний бас нэг нүдэнд харагдаад байгаа уран бүтээл бол одоо энэ зураг байгаад байгаа юм л да. Энэ зураг болохоор би сая энэ 100 ах юу яасан байхгүй юу? За тэрхийн цагаанаар орсон. Ер нь бол манай Монголын одоо байгалыг үзээд ханшгүй шүү дээ. Энэ зурган дээр байгаа тэр нэг уян гол бол гайхалтай харагдаад байна л да. Та энэ зургийнхаа бүтсэн түүхийг одоо энэ их сайхан нөгөө орой ингээд одоо нар жаргаж их яг тэр үед л хийжсэн судалбар зургаа ингээд бүтээл болгож гаргасан. Нар шингэх агшинд бол ерөөсөө ингээд энэ нуурын мандал дээр тусч байгаа. Тэр дээрээ ч бас нэг овоо тийм бороо орсон юм үйлтэй байсан. Тэр маань ингээд одоо нууранд одоо толиомт цохоод түүнийг ингээд зураа сууж байхад одоо их гоё тэр нуурын давлгаа, дуу чимээ одоо тэр бүгдийг л одоо ингээд энэ зурагтаа гаргахыг зорьсон. Тэгээд нуурын уянга гэдэг зураг. Ийм өвөрмөц хад байдаг шүү дээ. Одоо энэ өвгөө хад байна. Тэгээд энэний цаана ийшээ бүр нэг сангастай арал гээд одоо тусдаа бас яг нуурынхаа голд байдаг. Бас арал байна. Их сайхан. Тэгээ наагуураа чулуу ихтэй
Энэ зураг болгоноос л нэг тийм уянгын энэ нэг юм одоо мэдрэмжийг л одоо хүмүүст одоо өгөхийг л хүсдэг юм байна гэж ойлгоод байна. Тий шүү тий. Одоо яг өөрийнхөө бүтээл дээр л одоо ийм юмыг л бас тусахыг бүр зорим тэр үзээд хараад зураад тэгээд одоо бүтээл болгоод ингэ явж байна. Таны одоо яг энэ уран бүтээлүүд дотор энэ нэг зураг байна л да. За Одоо ийм стрит маягийн одоо манай Монголын бас нэг тийм тий одоо тий энэ амьдрал хүмүүсийн аж амьдралыг харуулсан юм бас бүтээлүүд мэрсээр харагдаад байна л да. Энэ тухайга та ярьж за энэ нодон намар явсан юм аа. Ийш Хинтээ аймгийн Дадал сумын. Дадал одоо нэлээд хэдэн Хинтээ аймгаар нэлээд хэдэн сумаар явчлаа л доо. Тэгээд Дадал сумн дээр ирээд бас нэг гоё сум байлээ. Тэгээд түүнийгээ бас нэг буулгач юмсан гээд. Тэгээд Дадал сумын төв Хинтээ аймгийн их сайхан газар байлээ. Тэгээд энэ тогтчлт маягийн, хотчлт маягийн тэр тиймэрхүү бас сэдв рүү би бас хазаасан ерөнхийдөө одоо энэ судалбарууд дээр бас нэлээд олон тийм зургууд байгаа. тийм байна. Эний чи одоо яг цэвэр байгалыг буулгах, дээр нь хотчлт хүний амьдралыг буулгах хоёрын юугаар ялгаатай вэ? Таны хувьд? Тэгээ энэ одоо ингээ хотчлт гэх юм бол энэ байр одоо барилга байшин гэдэг чи бас нөгөө зурхад бас төвхтэй шүү дээ. Алслалт тийм бас нэг хууль мөл байгаад байдаг тий. Тэр мөрөнтэй бас холбогдож ярина тий. Тэгэл одоо яг өөрийнхөө харах өнцгөөс бас ингээд бас боломжийн болов гэж бодоод ингээд энэ газрыг сонгоод бас сурчсан боломжтой. Энэ жил Хятадын бүр өмнөд мужи руу одоо Шамин гэдэг газар очиод бас сар пилнер аялал хийсэн тий. Тэн дээр бас олон уран бүтээлүүд үүссэн. Хоёулаа юу яа тэдхийн яг нэг зургийг зурж ирсэн яг үйл явцын сурвалжлагыг үзээд эргээд хоёулаа уулздаг хөө. За тий. За ер нь бол яг манай Монголын тэнгэрийг бодох юм болж байгаа юм тийм бүрсгэрдүү саарл мантаж гэх юм уу тийм байх юм байлээ. А зүгээр тэр тосхын түрээд очихоор болохоор тэр нь болоод ирэхлээр их гоё тийм цэнгэр тэнгэрийн тэр бол гарч илээ. Ер нь бол тэгэл голчлон тэгэл нэг жаахан саарл марл тэгээд яг зүгээр нөгөө өглөө дээшгээ нар хөөрчөнгүүт бас яг байгалийн өнгөдөрхөн гарчиж. За одоо минийхээр бол ийшээ ингээд их гоё яг энэ гулянго гэдэг энэ ардл байгаа. Энэ ардлыг яг нэг хагасч оруулаад одоо энэ нэг хэсгийн чулуунууд одоо энэ ардлууд энэ тогтцоодыг л зурвал гэсэн тийм бодолтой байна. Яг нарны эсрэг. Тэр нөгөө эртний хот гэж яриад байгаа. Эндээс чинь бас бид нар чи 2 цаг 3 цаг гарan тэр явж иж утсан хотхгүй. Тэр бол их л гоё юм байлээ. Тэгээд нөгөө тэр байгалийнхын өөрийнх нь тогтцыг тааруулаад тэр асар том гоё тийм нөгөө уулын одоо нуг суг гэж ярьдаг та. Тэрэнд барьчихсан тийм архитектурын тийм их гоё шийдлүүд хуучин байсал юм байл л дээ. Ер нь бол тэрийг л харж зур хамгийн их гоё надад санагдсан. Тэгээ би яг нөгөө өмнө хийжсэн бүтээл дээрээ тэрийг хийсэн байгаа л да. Ер нь бол Энэ зураг их танил харагдаад байна л да. Тэ одоо яг түрүүн яг зурж байгаа үйл явцыг нь үзлээ. Тий, зураг зураад бүтээл хийгээд Пүнзикагийн нэрэмжт галерейд үзэсгэлэнгээ гаргаад тэгээд ирцгээсэн байгаа шүү. Тий. Маш их олон зургийг одоо та энэ дэлгэж тавьсан байна л да. Яг ингээд мэрсээр харуулвал одоо яг тэр хотын амьдрал, яг тэр аж ахуй, одоо тэр хятадуудын одоо яг өөрсдийнхөө тэд байгаа байшин барилгыг хүртэл их онцолж сурцсан байсан тий. Тэгсэн тий. Таны одоо уран бүтээлийн замнал яг хэдийн үед эхэлвэ? Энэ тухайга та бас биднэрт түүхээсээ хуваалцаач. Замны уран бүтээл бол одоо хүүхд байх үед эхэлсэн цэцэрлэгт байхасаа ер нь зургийн авьяас тодорсон байдаг юм билээ. Тэгээд цэцэрлэгээсээ дунд сургуульд ороод тэгээд дунд сургуулаасаа тэгэл оюутан болоод оюутнаас одоо ингээл чөлөөт уран бүтээлч нэг ийм замналаар л ингээ явж байна да.
бас нөгөө Арангаа аймгийн урчуудын салбар гэдэг байсан. Тэр дүүгээр дамжиж ерөнхийдөө гарсан хүн байгаа юм л да. Тэгээд тэр салбарт бол одоо сайхан зурдаг ах нартаа бас нилээдгүй бас юм хийгээд хийлцээд энэ төр тэгээ явж байсан. Одоо тухайн үед бас Арангаа урчуудын салбарын дарга Бадамж Унаа гэдэг ах байдаг байсан бохоггүй юу. За тэгэл оюутан болж ирээл ерөнхийдөө одоо энэ Төмөр Батар багшийнхаа уралд шавн болж ингээд төгссөн дөө. Тийм үү. Одоо яг таны энэ намтар түүхээс бодоод үзэхлээр ер нь бага бахтай яг Арангаан одоо урчуудын эвлэлийн одоо яг салбарт туслах бараг л туслах хийжсэн байж тээ. Хүүхд дунд сургуульд байх чи ирж очиол тэгэл нөгөө ах нартай чинь юм зураал одоо тухайн үед ч нөгөө плакат тэгээд лоозон төвчдөг. Тэгээд манай тэр зураач ах нар ч юм болоод ирэхлээр за дүү энийг бичээрэй, энийг зурчаарай гэдэг тэгэл гараа явчихдаг. Тэр хооронд нь нөгөөдхийн сайхан цагаан даавн дээр лоозонгийн бичсэн байдаг. Гадаа бид нар плакат тэр зурдаг тийм байсан. Яг энэ уран бүтээлийн чиглэл ер нь яг хаашаа явж байна. Би бол хувьдаа тэгж боддгийг. Ингээд байгаль дээр гараад өөрийнхөө яг харж байгаа өнцгөөс нь бас яг боломжит хувилбараар өөрийн болгож аваад зурах. Одоо бодит юмыг байгаль чи өөрөө одоо бидний багш юм байна л да. Ер нь бол би бол тэгж ойлгож байгаа. Тэгээд тэндээс чи аваад суралцаад ингээд хийхэд одоо яг энэ чиглэл маань реалист буюу бодит чиглэлээр явж байгаа л гэсэн үг л дээ. Ер нь бол 50-ын одоо яг өнөөдрийн судалбар зургийн үзэсгэлэнг ингээ харах юм бол монголчуудын хамгийн их сонирхдаг одоо яг төрөл тийм ээ байгаль усны зураг. Монголчууд ер нь цаанаасаа л нэг тийм байгаль уул устайгаа ойрхон байх хичээдэг тийм. Тэгээ энэнийхээ бас зургийг харж тэмжээнээсээ бас их хөглөгдөж явдаг арт түмэн гэж би боддог. Тийм шүү тийм. Та яг энэ төрлөөр нь бас их дагнж уран бүтээлээ туурвж байгаа. Цаашлаад бас ингээд өнөөдрийн судалбар зургийн үзэсгэлэнгээ илүү бас даацтай уран бүтээлийн төвшин томрол зургийг гэж бодож штэ тийм ээ. Тийм шүү тийм. Бүх нэг дээр ингээд яг л Монгол нутагтаа төрж өссөн яг тэр байгаль одоо төрсөн газар уул ус нь бол бүр нүдэнд нь илт харагдчихдаг. Яг тийм л юм уу гэл би ерөнхийдөө энэ бүтээлдээ тусахыг би боддог шүү дээ. Ер нь. Тий. Таны яг нэг уран бүтээлийг төрж явах агшны дүрсвчлэгийг одоо би үзүүлээ л да тийм ээ. Энэ дээр та орхоны үрхийг бүтээл болгож зурсан. Ихтэй нэлээ их урт хугацааны ажил болж байгаа юм шиг надад харагдаад байсан байхгүй. За та яг тэр зургийнхаа яг анх санааг нь хизээ бий болгоод тэгээд уран бүтээлээ хэдийн хугацаанд энэ бүтээлийг бий болгоод дуусгав. 2010-аад оны үед л судалбарт явж ирсэн. Тэгээ их сайхан газар очиод үзээд ерөнхийдөө ирсэн үг бас нэг боломжийн жижиг хөөрхөн тийм судалбар хийгээд түүнийгээ бас авчираад тэр чи олон жилийн өмнө дөө тэгээд бас жаахан дарагдмал байсан тэр зураг маань. Тэгээд тэрийг нэг ухчитл яг судалбарт гарч ирээд тэгээ нөгөөдгөө томруулах тийм сэтэл төрөөд тэгээд цутгалан гэж юм гэж би зураг бий болж байгаа. Тэгээд энэ дэр болоод ирэхлээр ерөөсөө энэ бол тэр чигээр байгаль өөрөөс үнслэх хэрнээ байгалийн дуу чимээ их сайхан хүнд их бүр сонсголонтой сонсоод байгаар бүр ядаргаад айлгдах магадгүй. Тэгж би бодож хийсэн баг. Гоё. Ер нь таны яг эндээс би юу ойлгож байна вэ гэхээр тэр нэг байгалийн сүмс, тэр нэг байгалийн чимээ, тэр нэг мэдрэмжийг л энэ зургаас аваасаа гэж бодож бүтээсэн байх нь шүү дээ тийм. Би боддог байхгүй. Ер нь зураач хүн яг энэ цэвэр уран бүтээлээр л одоо өөрөө ингэж амьдэрч явж байна тийм ээ. Уран бүтээлээ туурвж байна. Яг тогтсон одоо тэгж одоо салбар шиг тэгж цалинжаад яваад байхгүй тий. Тэгэхээр энэ уран бүтээлээр яг ингээд дагнаад урт хугацаанд яг явах нь яг энэ амьдралд ер нь хэр байдаг юм бэ? Энэ тухайгаа бас та ярьж өгөөч. Мөнгө санхүүгээ яаж болгож явдгийг эргээд эн чинь маш их олон материал дээр бүтэн шүү дээ тийм ээ. Тэр болгоныг худалдаж авч л таарна. Тэгээ орон зай бас тэрийгэ түрээсэлж таарна. Хувийн бол хувийн яг тэр орон зайдаа бас цаг хугацааг зарч таарна тий. Энэ уран бүтээлчийн амьдралын тухай бас нэг таа. Тэгэл яг чөлөөт уран бүтээлчин бол яг өөрийнхөө бүтээлээ хийгээл тэрүүгээр амьдраад тэр маань одоо тэгэл борлогдож байвал их сайхан. Тэр нь ард түмэнд бүр хурж байвал бүр илүү сайхан гэж одоо тэр талаас л энэ бүтээлээ зураг зураал ингээл явдаг л да. За тэрнээс мөнгө санхүү тэр гэдэг талын юм дээр бол ер нь бол энэ зураг маань өөрөө бас нилээдгүй
юмнаас бүрдэнэ. За тэрийг бас олохын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа гээд тиймэрхүү юмнууд шаарддаг. Хүн төрөгчээд нөгөөтгөө эргээд хүнээс одоо би 6 тэргүнд маань худалчлаа, тэр хүн надад одоо баярлсан, талархсан тийм сэтгэлээр одоо их сайхан миний зургийг худалдаж авсан, тэр маань эргээл одоо санхүүжилт болж орж ирж идэг нэг юм л юм байна. Одоо уран бүтээлийн замналт одоо төр засгаас дэмжлэг бол нэгт байхгүй. Хоёрт яг л тэр нэг уран бүтээлч хүн яг өөрийнхөө тэр төрмөл авьяас сурч мэдсэн. За тэгээ хичээл зүтгэлээсээ л бий болгосон бүтээлүүдэл хүмүүст үзүүлэх, дээр нь тэр хүмүүс таалагдвал худалдаж авч ийж эн чинь ингээ эргэлтэнд орж явж байна, тийм ээ. Ялангуяа монголчууд илүү сайн ойлгоод тэрний мэдрэмжийг нь өөртөө аваад яг энэ уран бүтээлийг бас гэр орондоо ингээ тавиасаа тэгээд нөгөө обоог уран зургаар солиё гэдэг нэг тийм үг байдаг шүү дээ. Бид нар бол обоог бол ингээд хамдаа ингээд татаад наагаад байна. Тэгэхэд уран зураг нэг айлд байвал энэ нь бас эргээд маш их гоё мэдрэмжийг өгж гинэ л гэж би бодоод байдаг байхгүй юу. Уран бүтээлийг бол үзээд хараад хүн таалагдвал тэрийг худалдаж авдаг юм арилжаанд ордог систем. Эргээд тэр мөнгөөрөө тасаа хэллээ шүү дээ. Дараагийнхаа бүтээлийг хийх санхүүжилт маань явнаа гэдэг юм те. Нэг бодлын надад бол их юу байгаа да. Их гоё. Маш их гоё юм одоо энерги ажил юм шиг санагддаг. Хоёрт бас жоохон хэцүү юм шиг санагдаад байдаг байхгүй. Одоо ингээд зураг хийгээ сууж хат одоо уран бүтээл хийгээ сууж хат ерөнхийдөө би бас нэг юм сонссолтой. Нөгөө зурж байгаа ямаараа одоо муу мухай юмнаа ингээд устгаад ингээд ариусгаад зураа сууждаг гэж бас тийм сонсч байсан. Тэгээд зурагч өөрөө их гоё тийм сүнслэг амьд тийм ээ одоо тийм уран бүтээл болж ин гэж төрдөг. Тэгээд хүнээс зураач хүн гэдэг чинь аль болох их гоё тийм гоё юм бодож сонсож энтер тэгээд тэр бүтээлдээ бүр орж энтер тэгжил зурдаг штэ. Ер нь бол уран бүтээл гэж маш их бясалгалын тийм юу юм шиг үйл явц юм шиг байгаа тий. Тэгэл маш урт хугацаанд бясалгаал тэгэл тэр уран бүтээлийг нөгөө аль болох гоё бүтээлийг л бий болгож тэр бүтээл нь эргээд одоо хүмүүс таалагдах. Тэгээд тэр хүмүүс тэр бүтээлээс ямарваа нэгэн эрч хүч энергийг авч явах. Энэ нэг чухал баг. Хамгийн чухал их гоё зөв энергитэй сайхан ингээд одоо зураг зурцсан байлаа гэж хүн болгон бас тэрийг хараад энэ чинь үнэхээр бас сайхан зурчжээ гэд бас сэтгэл шингээсэн тийм зургуудаа бол их зурнаа ер нь бол. За таны одоо үзэсгэлэн бол яг дөрвөн үлрэлийг бас илэрхийлж байна. Нэг хоёрт мэдээж та уран бүтээлч хүн учраас өвөл, хавар, намар, зун бүтээлүүдэд туйрвжлах. Тэгэхээр аль үлрэл ер нь танд их ойрхон байдгийн. Аль үлрэлийг буулгахад илүү танд гоё мэдрэмж өгдөг юм бэ? За тэгээ энэ үзэсгэлэн дөрвөн үлрэл гэдэг маань өөрөө одоо их гоё өөр ингэсэн дүр төрхтэй. Дөрвөлөө их сайхан. Ерөөсөө муухай үлрэл гэж байхгүй л те. Тэр дөрвөн үлрэлд гоё одоо процесс янз бүрийн юм ингээ болдог штэ. За тэгээ тэр талаас нь ийм нэр өгч байгаа. Одоо салхитай байсан ч хэл хавар сайхан, бороотой байсан ч хэл зун сайхан. Одоо тэгэл өвөл сайхан хүүтэн байсан ч хэл бүр их сайхан. За намар тэр дундаасаа намрын үлрэлийг бол бас бүр их зурх их сайхан. Намар бол ерөөсөө тэгэл урлаг шүү. Тий олон гардаг. Тэгээ тэр бүхэн одоо энэ бүх зураачдын сэтгэлийг татдаг их сайхан шүү дээ. Ер нь бол тэндээс энэ зураач маань стажинг олж авах юм олж авдаг шүү. Намрын үлрэл сайхан. Гоё. Намар нэг тийм их олон өнгө, тэр олон өнгийг одоо яг энэ зотон дээр одоо ингээд тосоор зурх нь яг өөрөө их тийм яг тэр тухайн хүнээс маш их урлагийн мэдрэмжүүд шаардаад байна тий. Танд яг ингээд уран бүтээлээ дотор ч бас хэд хэдэн бас нэг тийм хотын тэгсэн мөртлөө бас юм гудамж талбайг харуулсан тийм стрит маягийн бас тийм зургууд байна тий. Одоо нэг сумын гудамж гэдэг нэртэй нэг зураг байсан. Ингээ хашаа хоёр мотоцикл дагуулаад тавьсан. Тэгэхээр ер нь уран бүтээлийнх нь яг энэ төрөл одоо яг энэ байглаас гадна бас их олон тиймэрхүү сэдвүүд байна тийм ээ. Байна тийм хотчлт гээл одоо аж амьдрал тий. Тэгээд одоо нэг ингээл гудмаар гараад явж исэн ч гэх юм өсвөл нэг их гой тийм дүр төрхүүд харагддаг л да. Тэрийг л бас нэг буулгач юмсан гэсэн санаа. Тэгээ нэг энэ судалбаруудаа бас тийм төгчлөлт маягийн тиймэрхүү хотчлтын тийм зургууд бас нэлээдгүй оролцсон байгаа. Нэг бүтээлийг та бий болгоод дуусгахад одоо
танд ингээд гуниг төрдгүү, баяр төрдгүү. Ер нь яг ингээд бүтээлийн ард ингээд яг сууж явах тэр мөчөө хуваалцвал Аях гоё баяр төрн штэ. Тэр чи одоо бүтээлээ дуусгацсан тэрийг хараад бас бодоод тэгээд ерөнхийдөө за ингээ бүтээчлээ дээ тэгчлээ тэгээд ингээ хараасаад их сайхан баяртай жаргалтай байдаг шүү. Ер нь бол сайн. Эцсийн нэг мөч нь юу вэ те? Жаацлал яг үлгэх тийм тэгэл өлгөөл тэгэл харахч бас гоё шүү гэх. Ер нь бол бүтээл үнэхээр дууссан гээл өөрөө тэрийг мэдэрч байгаа байхгүй. Орхны хүрхрийн зураг дээр та би нэлээд чамбааруулаа, сайжруулаад ингээд ерөнхийдөө бүр нэг бүтээлийн чанартай яг үзэсгэлэн тавих гэдэг бүтээж ийна гэж та ярьжсэн байхгүй. Тэгэхээр яа гэм бэ энэ нэг ингээд зургийг ингээд олон дахин ингээд мэдрээл ингээд зураадах тусмал илүү гоё болоод идэм үү? Тэр нь одоо ер нь яг ямар үе шат явагдаад байна? Тий яг тэгээд намайг бас зарим хүмүүс ингээд сайн тэгж нөгөө шаглаад зурж ийн гэж байгаа байхгүй. Нарийн гарах юм дээрээ нарийн ерөнхий гарах юм дээрээ гаргаал тэгээд эн чи өөрөө тэр нөгөө зурагч бас янз бүрийн тийм арга барилаас бүтдэг. Одоо зураач болгоны л нэг тийм арга барил юм да. Ер нь бол зураал хэсэг хатаагаал ахаа нөгөөдгөө харчгаал тэгэл ингэж явсаар байгаа л тэгэл эцсийн шатанд нь заа ингээд ерөнхийдөө юм боллоо гэж бүтээл маань дуусахад бас тэгэл эн чинь бас би чинь 6 сар гарan зурчихсан зураг доо тэгээ барин 50. Илүү гүн асуулт ингээ асуухлаар маш их олон байгалийн юм араншин мэдрэмжүүд ингээ таны бүтээлүүдэд байгаад байгаа байхгүй. Ийм мэдрэмжүүдийг л одоо хүнд шууд өгөх зорилготой гэж бас та ярьж ирсэн. Энэ дээр бас ялангуяа тэр дуу чимээ салхийг энэ уран бүтээлээс мэдэрнэ гэдэг нь ялангуяа та зурж байгаа хүний хувьд энэ нь ер нь илүү ингээл бүтээл төөрөх болгонд хөгжөд идэг гэж би ойлгоод байгаа. Ууланд нь байвал салхин шуугаад, газар нь байвал одоо үүс нь айлуураад тэгэл нөгөө одоо юу гэдэг юм бэ өөрч одоо хатанд нь байвал цуурайн гараад ч гэдэг юм уу те гих мэтчлэн нэг чимээ, нуурын чимээ гэдэг нэг иймэрхүү юмнуудыг л бас энэ уран бүтээлдээ тусгахыг боддог доо ер нь бол. Одоо удаан ингээ хараад байвал баг тэр салхин ингээд сонсогдох хэмжээний тиймэрхүү уран бүтээлүүд бас байгаад байгаа байхгүй тийм. Энэ нэг уран бүтээлч хүн яг өөрөө тэр нэг мэдрэмжийг шингээд зурсан учраас тухайн яг бүтээлээр дамжиж хүнд нэг тийм мэдрэмж төрж чинь зүг баг. Зөв хүрдэг тий. Ялчгүй хүн харчвал за одоо энэ салхи ингээд өвс ногоо ингээд халиураад одоо тэр нь тэгж дуулж чинь да гэд одоо тийм маягаар бол зураг бүтээгдэнэ. Тийм байна. Таны хувьд одоо яг нэг урлагийн үнц нь гэдгийг ер нь өөрийнхөө тодорхойлж хэлж өгөөч. Урлаг бол мөнх юм гэж би харж байгаа байхгүй. Ерөөсөө мөнх. Тэгээ энэ хийсэн энэ олон жилээр одоо хийсэн бүтээлүүд зөвхөн өнөөдөр биш, маргааш биш, бүр ингээ хойш хойштоо ингээд амьдраад байдаг нь хамгийн том үнцэнтэй юм болоо гэж боддог штэ. Таны нэг ярилцлагыг би үзчихсэн байхгүй. Одоо яг тэр тухайн нэг байгалыг ингээд өөрийнхөө одоо яг бүтээл дээр ингээ буулгаж аваад дараа нэг очиход тэр нэгээ сүйтсэн байхлаар айгүй их сэтгэл хэмжигддэг гэж ярьж ирсэн. Тийм ерөөсөө аль тухайн газар дээр нь очиод ингээ хийчгээ дахиад нөгөөдгөө бас нэг эргэж чад ингээ харахлаар одоо байхгүй болчихсон ч гэдэг юм уу сүйтчихсэн гэх мэтчлэн одоо тэр бас нэг уулуур хамуурхаа ч гэдэг юм уу одоо сүүлийн үед чинь иймэрхүү бий болоод байгаа шүү дээ. Бас тэрнтэй бас холбоотой бас байж болох. Тэгэхээр сайхан Монгол орны маань нутаг бас сайхан онгон тагшин их сайхан байвал бүр одоо хойж үедээ бас одоо бид нар гэдэг юм аа гэхэд одоо үр хөвгтүүдтэй үлдээ хиймэл юм би бас харддаг да. Таны одоо яг уран бүтээлийн замд хамгийн том сорилт юу байв? Мэдээж яг ингээд уран бүтээлээ тойрвол явж явах үед хэцүү хүнд үе байна үстэй юм чи. За тэгэл одоо зах зээл шилжээд одоо бас нэг хэсэг тийм ороо бусгаа үе байдаг байлаа л да. Тийм үе байсан. Одоо яг тэр шилжилтийн үед бол бас хэцүү байсан. Энэ коронагийн үе ямар хөө байна? За тэгээ бас мөн адил коронагийн үе тийм байсан шүү. Тэгээ нөгөө урдлантаа очиж чадахгүй. Тэгээл дамнартай чи бас наагур саагур нэтрийгээд ингээд тойрж өвч нэг. Тэгээ урдлантаа очиж юм аяадаг энэ төр. Би нэг юм сонсчихсан байхгүй. Одоо ялангуяа коронагийн үед баруунд бүр ингээ уран бүтээлчдэд дэмжиж асар их хэмжээний мөнгийг ингэж өгч ирсэн гэж. Тий. Тэгэхгүй бол нэг уран бүтээлч нар чи ямар ч ажилгүй болчихно тий. Тэгэхээр ингээд амьдрал нь зогсчих гээд байдаг. Тэгэхээр гадаадын улсад бол бас ингээ уран бүтээлчид дэмжиж шít. Тийм шүү. Тэгэхэд манай Монголд бас тодорхой хэмжээний иймэрхүү юм байх ёстой байх.
ер нь ирээдүйд бий болох байх гэж би бодож байгаа. Тийм ирээдүйд болно л доо. Сайхан. Одоо ингээд сургуулиуд зарим нэг сургуулиуд руу орохлоор зарим нэг байгууллагууд руу орохоор нэг уран зураг байдаг болцсон байгаа байхгүй. Тэр хөгжөөлөө тий. Хөгжөөл байна сайхан. Үнэхээр бас нэг үе бодох юм бол монголчууд юм ойлгодог болж байна. Худалдаа авалт хийж байна. Энэ зургийг чинь бүр илүүтэйгээр бүр захиалт суруулж ийн гэх мэтлэн юм бий болж байна. За хоёлаа одоо билет асуулт руу оръё. За. Тэгээд сэтгэл төрүүлсэн одоо тэр байгалийн одоо мэдээж нэг тийм үзэгдэл байгаад байгаа шүү дээ. Тэр талаас айлаач та. За одоо би ч өөрөө хангаа газрын хөвгөлтэй. Гинт одоо ингээд нодон одоо сонин баяр дүүгийн маань зохион байгуулсан нөгөө өмнө үеийн бэлнэр штэ. Тийшээ яваад энэ хэрэм цав гэдэг газрыг чи харчаад бүрс. Ангаагаад бүр одоо бүрстэй нөгөө нүд нээгдэнэ гэж баргалж тийм болж байгаа штэ. Тэр их сайхан байсан бүр. Ер нь бас ингээ очиж үзээгүй газараа тэр байгалийнхын үзмжийг мэдрэх л гоё юм байна. Зүр хамгийн гоё идэх. Тэр их сайхан. Та уран бүтээл хийхдээ ер нь чимээгүй байдлыг эрхэмлдэггүй, аль эсвэл бол хөгжим сонсдгоо. Би хөгжим сонс. Тэгтээ одоо сайхан Монгол ардын дуу ч гэдэг юм уу. Одоо миний энэ хийж байгаа юмтай их уялдаа холбоотой юм да. Ер нь бол тэр талаасаа Монгол ардын дуу, уртын дуу, Монгол хөгжим сонсч иж бүтээлүүдээ хийдэг. Заримдаа бас тэрийг чимээг болгочноо тэгж байгаа сайхан бүр чимээг орчин тэгээд бас юм бодоод хараад суугаад ичнэ. Янз юм байна тий. Асуулт бас хэцүү байж магадгүй. Уран бүтээлчийн одоо амьдралыг та нэг үгээр тодорхойлвол төвчээр хатууштай суу сурах. Ерөөсөө нэг юм одоо би бол өөр дээрээ хийж байгаа юм аа бол одоо нэг чиглэлийн юмыг бүр одоо ингээ бүр цаана гартал хийгэмсэн л гэж боддог. Энийг л би яг зөвөр төвчээр гэж хараад байгаа. Миний л бодол шүү. За одоо тэгвэл ахаа юу яа миний зорилго бол суралцах. За ингээд хоёулаа нэг бяцхан одоо сургалт руу орё дөхөө. За дүүн нэг жижигхэн канвастай ирсэн байгаа. Тэр канвасан дээрээ бас танаас асууж агаад одоо энд байгаа уран бүтээлүүдийн нэгийг сонгоол нэг хэсэг деталийн л зурчвал их зүгээр санагдсан тий. Тэгээд дүүгийнх нь хувьд бас юм алслал аягүй чухал санагдаад байдаг байхгүй. Алслал тэр алслыг энэ уран зурагт буулгана гэдэг чинь өөрөө бас их маш их мэдрэмж юм шиг. Тий алслалт орон зай цаг хугацаа одоо нөгөө зураг зурагч ихлээд энэ нөгөө форматаас агуулад форматн дээрээ зохиомжоо яаж авах уу тэгээл одоо нөгөө тэр тухайн өдрийн одоо өнгө арын шин гарах тэгээд одоо наана ингээд одоо зургаж байгаа бол одоо янз бүрийн төрснүүд бас байж болно тэгээд цаашлаад тэр алслалт энэ төр гээл энэ бол одоо тэгэхээр Хинтээ аймгийн Баяадрах сумд байдаг. Хүслийн нарс гэдэг их гоё тийм одоо нэлээ хөгшин гэх юм уу тийм бүдүүнч ингээд их сайхан нас байлээ. Бүтцийнхаа хувьд ч гэсэн бас их гоё. Одоо бит хоёрын хувьд болохоор ахын Хинтээ аймагт очиж зурсан зургийг одоо энэ дэр копи хийх гэж байна. За копи хийхдээ бол би аль болох өөрөө ажиллаад тэгээ та надад зааварлаад. За тэгээд яг эхлэхээс өмнө ямар ч этюдникээ засчлаа. Этюдник гэдэг бол энэ яг зураач хүний аюу тум хэрэгсэл тий. Энэ одоо ингээд давуу амар хэрэг болдог. Ягаад тэгэхээр энэ биерээ арчин цэвэрлэн тэгээд дараагийнхаа тавихад энэ аюу гоё этюдник байна. Тэгээд энийг дүүн бас ийм этюдниктэй болно. Тэгэрээ. Одоохондоо бол яхаа суралцаад л яваад байгаа. Бодгуудыг бүгдийг ингээд тавьдаг нь ямар болтой байгаа юм. За ерөнхийдөө ингээ зураг зурхад бас олон төрлийн боддог. Ингээд шахчлаа. Тэгээд эндээсээ бас нөгөө яг олон өнгийг хооронд нь хариулж бас зураг бий болдог л тоо байгаль дээр. Тэгээ байгаль дээр ингээ гараад одоо тэр өнгийг ингэж тавигээд ингээ хараад зураад тэгтэл ирчгээ дараад нь тэр өнгө одоо байгаль дээр зурсан өнгө маань яг л тэр байгалийн өнгө байгаад идэх. За дүүн болохоор ямар ч хэсэг ингээ нэг модныхоо энэ эсвүкийг ингээ гаргаж ийн гэж ойлгож болж байна. Одоо тий гаргаж чинь ингээд чиний чи бас чи өөрөө ирсэн гэсэтэй нөгөө зохиомж энэ төр нь болоод ирэхлээр одоо яг л зохиомжийн хувьд бол бас гоё харагдчих шүү. Гоё гарч тий. Одоо энэ дээр яг альнаас эхэл зурх хэрэгтэй юм бэ?
За яг ер нь бол модноос хойш байж болно. Тэнгэрээсээ ч юм уу хүн хүний бас сонирхлын асуудал. Тий, заавалжгүй тэрнээс эхлэх юм байхгүй. Энэ үүлний одоо яг хэсэг байна л таах. Тэр үүлний яг энэ өнгө будгийг ингээ гаргахын тулд шууд таглаад явах нь. Тий, ерөөсөө таглал явчих. За тэгээ одоо шууд тэнгэрээсээ таглаад байя тий. Биерийн сонголтыг ер нь яах хэрэгтэй вэ? За тэгэл яг ийм жаахан томхон шиг талбар дээгэр бол өргөн биерээр явбал тэгэл жижиг дүү нарийн талбар дээр бол жижиг мжиг. Тий, энэ цагааныг энээсээ нэг жаахан хойшоод авчих. Тий, наатнаасаа чүт. За одоо тэгэнгүүт дахиад энэ тэгээ цагаатайг нь хойлоод бүр цагаанаа илүү сайн хойлдог. За. Энд нь хойлох нь зөв үү? Зөв. Ерөөсөө хамаагүй тийм ингээ нөгөө хайрлалт байхгүй ерөнхийдөө тий. Тэгэнгүүт ингээ яг тэр өнгө чинь гарна. Ахаад бас цагаан байсан ч болно шүү тий. Тэгээ одоо энэ тоон дотроо ингээд чи өмнөхөө бас үлдээчихгүй юу? Бас өмнөх ингээд их гоё тийм нөгөө өнгө чинь тоон дотроо тоглоод эхэлж байгаа байхгүй тий. Тавьсан өнгөө бол үлдээчих болно тий. Тий. Дүүн ингэж боддог байхгүй юу? Одоо энэ чидгчигээд канвастай зочин хийснээс хойш ер нь байгаль дээр болжлоггүй нэг дэвтэр харандаатай явж байгаа дэрсэн гинтэр бас гаргаж маргаад ингээд суралцаал явуулах гэж бодоод байгаа. Тэгээл тэрэн дээрээ бас та хэдээсээ бас сонссон. Одоо энэ тал руу бүр жаахан нэлээ сайн цайруулчаарай. Бүр цайруулъя. Одоо энд жаахан дүрч. За. Чөд болно. Тэгээд энэ дараа нь холтоод гайгүй. Тэгэнгүүтээ тий. Ингээд бүр цаашлах тусмаа одоо энэ лүү ингээ бүр цайвартаад цаашлах тусмаа бүр агаар маань тэнгэр маань ингээ сууж өгч гин гэсэн үг байхгүй ер нь бол нэгснэ уулын тэгжиж нөгөө алстал маань бас тэр одоо яг тэрэн дээр чи яг тэгж гарч ирээд байгаа байхгүй одоо сайх маатгач шүү тий. За ойлголоо та тэгээ хэлээл одоо тэггүүтлэн ч бас өөр өнгө явж чинь тий. Тэг нь өөр өнгө явчихна. Айлгүйч тосаа. Тос бол ер нь тэгээд бас нөгөө техник их шаарддаг. Тийм баха тий. Тавилт өнгөнүүд энэ төр гээд нөгөө хүүтэн дулаан өнгө холжиж зураг бий болдог. Гэрэл сүдэр буюу хар цагаан контрастны гээд хүүтэн дулаан гэл ингээл явчихдаг. Гой талбалгаад энэ хэсэг рүү бүр татаад оруулчих. Одоо энэ л ахаа цаашаа доошоо тэр нэг доотлын энэ лөө өөрөө юм бүр их гоё нэг хэлбэр нь тий. Зөв болж шүү тий. За одоо яавал дээр. Авалж хэлбэрээ гаргаал. Тий. Хэлбэрээ гаргачлаа. Энэ хэсгийг жаахан ингс хийгээ явуулчих. Энтлийн мод яхаа зүгээр ингс хийгээ ороод ирсэн. Ингс хийгээд явуулаад ахаад доотлын ингээд тий. Тэгжиж нөгөө нэг их гоё өвгөн нарсны бас төрхн гарч өгч тий. Одоо яг ингээд бичлэлтүүд ингэж явж байгаа. Дараа нь тэр нэг хэлбэр галбар юмыг л олох болчих واخ тий. Бичлэлтүүд маань хэвтэй байж болно, босоо байж болно. Одоо тэгэл өөр янз тэгэл өөрсдийнхөө тухайн үеийн эмоцоор гэх юм уу да тий. Тэгж тавиад тэгэнгүүтээ ер нь дараад нь жаахан тийм нарийнтах ч гэдэг юм уу, ерөнхий хаях тиймэрхүү юмнуудаа хаяад. Тэгж явбал тэгэл зураг маань дуусна да. Тийм байна. Ойлголоо. Энэ олон хөнгүүдийг харж мэдрэн гэдэг нь л одоо тий. Байгаль дээрээс л одоо тэгэл өнгөө хангалттай авч. Тэгээд яалтчгүй ирээл байгалийн өнгө байгаа л байгаа байхгүй тий. Яг байгаль дээр зурчихлаар хөвдөг байх тий. Одоо пленэр буюу одоо яг энэ судалбар зургийн одоо ийм аялал болон одоо энийг хүн миний ойлгож байгаагаар энгийн одоо хүн бас хийж үзмээр
Тэгжиж илүү энэ уран зургийг бас мэдрэх мэдрэмж нь илүү болох байх гэж дүүн ойлгоод байдгийг зүгээр санаа. Тий, одоо энэ бас нөгөө заалан дотор сургалтууд явагдал байгаа штэ. Тэр чинь бас нөгөө сонирхдаг хүмүүс их гоё тийм өөрөө өөрсдийнхөө онцлогоор сэтгэлгээгээр бас хийж зурж байна. Тэр бас их гоё тий. Тэгжиж нөгөө энэ уран зургийн боловсролыг эзэмших Тий. ойлголтууд Одоо урлаг тал руугаа бас тий гоё тийм нэг юутэй одоо сойстой болно гэдэг ч юм уу тий. Болж гоё. Тэр доошоо унтсан модны сүүдэрч гэдэг юм уу те ингээд яаж орж ирэх нь гарах нь гэдэг нь яг энэ дээр харагдаад байна. Син ингээд тэгэл одоо цаашлаад ирэхлээр хоёул энэ өнгөө нэг жаахан ингэсгээд юу яач одоо цэнхрийн яа цаатлын нэг цэнхэртэй байгаа модыг хоёулаа нэг бас жаахан чөдсөөллөд чухал. За ер нь чад явуулчих гэж тий их чухал юм байдаг юм шиг байна. За энэ дээр цагаан өнгө шахаад тэнгүүтээ хоёлаа сайхан дулаахан өнгө тэнгэр дээр явчихнаа. Энд явчих та. Одоо энэ цагаантайгаа энээсээ жоохоо авчих. Энэ биш цаатлаа хасан тий болцсон. Тэгээ цагаантайгаа сайхан холиод тэгээ хоёлоо тэнгэр дээр бас нэг жаахан тийм дулаахан өнгө хийгээд явчих. Тийм наадах ч юм бол одоо тэгэл тэнгэрийн үзэмж одоо яаж гарах хөтөн дулаан өнгөний тоглолт юм да. Тийм бай тий. Өшөө жаахан бас цайруулчихдаг юм хөөш. Цагаан тал руугаа тий. Тэгээ энэ хэсэг рүү ингээд бас оруулаад ирвэл яг энэ хэсгээр ингээд доош нь татаад тэгээ яагаад тэгэхээр нөгөө хөтөн дулаан өнгө энтрээ бас жоохон одоо энэ тал руу байна шагаа яг энэ хэсгээр ингээд тэгжиж авсах гоё. Орж ирж. Тэнгэр харахаар ч бас нэг цэнхэр юм шиг л харагддаг. Тэгээд тэр дотор өвөл мүлтэй болж яхах ингээд юм олон өнгө тоглоод гоё. Одоо тэгээ өөртөө шингээж аваад эн чинь ерөөсөө тэгэл бүтээл болохын хамгийн ихний том баримтлалын болж байгаа үүсгэн шүү дээ тий. За ойлах энийг ингэ төрөнгө авч болох уу? За авч болох. За бид хоёр яг энд ингэж дөөрэж бичлэлтийн хувьд адилхан болох гэж хичээлээ. Тэгээ ахаас хамгийн тэр энэ алслыг бий болгохын тулд энэ өнгөн дээр ажиллах тэгээ олон өнгийг ингэж хольж яг энэ канвас дээр буулгах бол маш чухал гэдгийг бол өөрийнхөө хэмжээнд бас сурж авлаа. Тэгээ ахтаа маш их баярлалаа. Тэгээ канвастай зочин нэвтрүүлэгт орсонд танд талархаж байна. Эргээд бид бол уран зургийг үзэж явах хэвээр, харж явах хэвээр, тэндээс мэдрэмж авч явах хэвээр. Дээр нь боломж олдвол тэр байгаль дээр нь зурж өөрийн тэр мэдрэмжийг бүрэл хөгжүүлээрэй л гэж хүмүүст хэлмээр байгаа даа дамжуулж. Өстой яг тийм. За ахтаа маш их баярлалаа. Баярлалаа. Таны ажил амьдралд амжилт хүсье. Та хоёр таач гэсэн бас ажил амьдрал амжилт хүсье. Баярлалаа.